Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Ханиад. Энэ бол бүх дэлхийгээр дүүрэн над руу хардаа, намайг сонсдоо хинэн хэлэх хүсэл. Ийм тохиолдолд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж сурах хэрэгтэй. Битгий сэтгэл хөдлөлөөр юу бодож байгаагаа зоригтой хэлж сураарай. Зарим тохиолдолд ханиах нь нэг төрлийн өвөрмөцөс сааруулагч болдог. Хэрвээ та хүмүүсийн үйлдэлийг шүүмжиж, тэдэнд сэтгэл хангалуун бус явдаг тухайгаа сонсогдохоор чанга ярьдаг бол ханиад таныг бусдад сайхан харилцаатай байхад нь тусалж, хүний зөвхөн сайныг олж хэлдэг болгоно. Татьяна маш их ачаалттай ажлын өдрүүдийг өнгөрөөгөөд цуслан дээрээ очихоор бэлдэн амралтын өдөр гарах гэж байтал нөхөр нь танилуудаа цусландаа урьснаа хэлжээ. Чи яа надад эртхэн хэлээгүй юм бэ? Чи надаас асуугаагүй штэ гэж нөхөр нь хэлж. Надад тэд таалагддаг чи мэдэн штэ. Тэгээд тэд надад ажил хийхэд хэрэгтэй болсон. Үүгээр яриад дууссан боловч хин хиндээ хэлээгүй шүүмжлэл үлджээ. Цуслан дээр зочид ирэхэд тэдний яриа гадна төрх буруу жароор хийж байгаа шорлог гэдэл бүх юм Татьянагийн уурыг хүргэж байлаа. Гэвч нөхөртөөгөө муудалцахгүй тулд тэр зочломтгой эзэгтэй дүр үзүүлж байсан бөгөөд удалгүй хоолойн сэргэнж эхэлжээ. Тэр үүнийг огтхон ч анзаарсангүй. Гэвч удалгүй маш хүчтэй ханиалгаж эхэлсэн бөгөөд аргагүй ирхэн зочдоос тусгаарлаж ганцаардлынхаа жаргалыг эдэлжээ. Амьсгаа багтрах. Амьдралаас ихэд айж, амьдралд итгэхгүй явбал амьсгалын замын агшилт хэмээх өвчнөд нэрвэгддэг. Над дээр нэлээд олон жил амьсгал нь багтарч яваа эрэхтэй ирсэн юм. Эмчээ миний багтраа урд нь цөөхөн хөдөлдөг байсан боловч шинэ жилээс хойш өдөрт хэд давтагддаг болоод зүүн гар минь мэдээ алдаж чичирч би өвчнөөсөө айдаг болоод байна. Тэр хүн миний тусламжтай 70 ухамсартайгаа холбогдож миний амьдралд багтраа болох ямар шалтгаан байваа хэмээн асуусан. Царайг нь хараад байхад тэр ямар нэг мэдээлэл авч байгаа бололтой. 3 жилийн өмнө би худалдаа хийж байсан юм. Нэлээд их хэмжээний мөнгө нэг байгууллагад оруулсан л да.
Түүнээс хойш миний нөвчийг хэлсэн. Таны ямар бодол, сэтгэл хөөрөл, санаа зовнил өчний шалтгаан болсон бэ? Айдас. Би мөнгө алдахаас айсан юм. Гэхдээ миний хувьд тэр удаа бүх юм сайхнаар төгссөн л доо. Тэгээ кремэд ирж цаг агаар өөрчлөгдснөөс тэр өчим анж зүгээр болсон. Эндэж би бас худалдаа хийж байлаа. Өнгөрсөн намар гэтэл бүх юм давтагдаад шалтгаан нь бас л их мөнгөний асуудал. Тэгээ сая маш их хэмжээний мөнгө алдлаа л да. Сая тэгээ танд ямар мэдрэмж төрсөн бэ? Хүн тийм тохиолдолд юу мэдрэх вэ гэж юу? Мэдээж гомдол, зэвүүцэл, уур хилэн, дургуйцэл. Үүний дараа энэ өвчин байнга давтагдаад 1-р сараас хойш өдөрт хэдэн удаа хөдөлдөг боллоо. Найзууд маань надад амархыг зөвлөх юм. Гэхдээ миний мөнгө дуусч байна. Гэр бүлээ тийжээ хэрэгтэй шүү дээ. Москвад надад ажил санал болгосон. Харин яаж ийм байдалтай явдгийм бэлээ гайхчлаа. Тийм ээ. Ийм байдалтай та ямар нэг юм хийж чадахгүй. Тэр тусмаа мөнгөтэй холбоотой ажил. Та мөнгөнд хандах хандлага өөрчлөх хэрэгтэй. Яаж? Та хардаа. Хүмүүст машин, магнитофон, байшин, телевизор, утас гээд бүхий л материалын зүйл байна. Тийм үү? Гэтэл хүн амьдралын бус хүрээний тухай таг мартаад дахиад гээд мөнгийг хөөцөлдөж явдаг. Энэ бол таны амьдралын цорын ганц зорилго болох ёсгүй. Байж ч болохгүй. Хүн тэр болгоныг аваад өгөхгүй штэ. Таны зөвлөдөө. Та ховдог хүнийг төсөөлдөө. Хоол түүний хувьд алдагдсан энерги нөхөх хэрэгсэл биш болж хувирдаг. Тэр нь өөр ямар нэг зүйлд ашиглагддаг. Хэрвээ хоол байхгүй бол уурлаж тайван биш болно. Бие махбод нь өөхийн нөөц болгон хурааж эхэлнэ. Илүү чин хүнд хэцүү шүү дээ. Ингээд амьдралын зорилгоо болгосон зүйл нь түүнд зовөр, өвчин, дараа нь үхэл авчирдаг. Таны энэ байдал яг үнтэй адилхан байна. Та мөнгийг амьдралын гол зорилгоо болгож мөнгөнд өрдөл хэрэгсэл гэж хандах ёстой шүү дээ. Яаж би мөнгөнд тэнэггүй хандах вэ? Түүнийг олох гэж хичээхэ болох уу? Гэхдээ би чинь гэр бүлтэй хүн шүү дээ. Тэднийгээ яаж тэжээх юм? Хэрвээ хүн мөнгийг зорилгоо биш хэрэгсэл болгон ашиглаж сурвал Бурхан түүнд хүслээ биелүүлэхэд нь хэрэгтэй мөнгийг өгнө. Мөнгө танд ямар тааламжтай мэдрэмж өгдөг вэ? Яг уу тайван байдал, жигд хэмтэй амьдрал. Хэдий ч нэ та мөнгөнд тайван хандна, төдий хэмжээний мөнгийг та өөртөө татна. Харин мөнгөтэй холбоотой айдас, хорсол, тайван бус байдал таныг зөвхөн мөнгө алдахад хүргээ зогсохгүй. Эрүүл мэндийг тань булааж эхэлсэн хэрэг. Таны мөнгөнд хандах хандлага эрүүл мэндийг тань муудахснаас биш, мөнгө таны эрүүл мэндийг муудахгүйг ойлгох хэрэгтэй. За эмчээ, би бүгдийг ойлголоо. Би Москвад ажиллах саналд яаж хандах вэ? Идээ зөвшөөрөх хэрэгтэй. Та чинь гэр бүлээ тийжээх хэрэгтэй штэ. Түүнийхөө өмнө өөртөөгөө заавал ажил, мөнгөтэй холбоотой байсан амьдралынхаа бүхий л тохиолдлыг дахин эргэн сан. Тэгтээ шин мэдрэмжээр тайван, талархаж, баяр баясгалантайгаар санаарай. Бодлороо Бурханд юм уу, эсвэл ертөнцид юм уу, эсвэл өөрийн далд ухамсартай юм уу? Таныг мөнгөөр гажигдуулж, гомдоож, хуурж, мөнгө алдаж байсан тохиолдол бүртээ талархаарай. Өөрийнхөө ёс бус хандлагаар таныг мөнгөнд зөв хандахтай сургасан хүмүүст талархах хэрэгтэй. Тэгэхээр одоо та ертөнцийг үзэх үзлээ. Мөнгөд хандах хандлага хэр түргэн өөрчлөхөөс таны мөнгөний хэмжээ, эрүүл мэнд хамаарна шүү. Москва явах хүртэл ахиад хугацаа байна да. Бактра буюу астм.
Багтраатай хүмүүс амьдрал дээр барагтай бол уйлдаггүй. Ийм хүмүүс нулимсан барьж уйлхаа төвчдөг юм. Багтраа бол хүүхдийн ямар нэг биелээгүй хүсэл мөрөөдөл, ээжийнхээ үйлдэлийг хүлээн зөвшөөрөөгүй зөрчлөөс үүссэн дарагдмал багтрал байдаг. Би багтраатай хүмүүс ээжээсээ маш их хамааралтай байдгийг анзаарсан. Энэ хамаарал багтраатай холбоотой. Миний мэдих бүхий л практикт давтагдж байлаа. Багтраа бол өөр ямар ч замаар ойлгуулж болохгүй, эсвэл чадахгүй байгаа зүйлээ илэрхийлэх гэсэн хүсэл. Та дотроо ямар нэг сэтгэл хөдлөлийг дарж байна. Танд сэтгэл хөдлөлөө хянах чадвар алга. Багтраатай хүн өвчнөөхөө үед хэрхэн бие авч явах тухай үзье. Тэр өөрөө амьсгалж чадахгүй учраас түнд бусдын тусалцаа хэрэгтэй. Тэд бол бие дан амьсгалах буюу амьдрах хэрэггүй гэдэгтээ бүр итгэсэн болсон. Тиймээс гадны хүчин зүйлээс маш хүчтэй хамааралтай. Хүүхэд байхдаа эцэг эхээсээ, ялангуяа эхээсээ их хамааралтай амьдарч байсан. Эсвэл амьдардаг. Ийм хүмүүс өөрийнхөө төлөө амьсгалж, амьдралаас баяр баясгалан эдэлж чаддаггүй. Хүүхэд багтраатай болохын шалтгаан нь амьдралаас айдагт оршино. Далд ухамсарын маш хүчтэй айдастай гэсэн үг. Ийм хүүхдүүдэд гэмшиг сэтгэл их хөгжсөн байдаг бөгөөд юм л бол өөрийгөө буруутгадаг. Над дээр нэг эмэгтэй багтраатай хүүгээ дагуулж ирсэн юм. Анх хараад би хүүгийн өвчнөө шалтгаан ээжийнх нь үйлдэлд нуугдж байгааг олж мэдсэн. Энэ бол хүүгийнхээ бүх үйлдэлийг хяндаг ээжүүдийн нэг байлаа. Ийм хашлтан дотор халамжаараа ээжүүд хүүхэддээ чөлөөтэй амьсгалах боломж өгдөггүй. Ээжийнх нь далд ухамсарын программыг цаашин шинжилэхэд өөрийнхөө хүүгийнхээ төлөө амьдралаас байн гайхан хүүг өвчтөй болгосон ажээ. Энэ айдсыг хүү үргэлж юм болгоноос айж авдаг ээжээсээ өвлөн авч. Ярилцлагын явцад эмэгтэй нэг үш удаа амьдралаас олж багтарч байна. Хаашаа ч юм яараа тайван амьсгалж чадахгүй юм гэсэн үгсийг хэлж байлаа. Багтраатай хүмүүсийн эрүүл мэнд уул усны хажууд илүү дээрддэг. Ууланд тэд өөрсдийгөө бусдаас дээр, харин далайн хажууд цэвэр байна гэж мэдэрдэг. Иймэрхүү байгалийн орчин тэдний бохир бодол дээр үндэслэсэн дотоод бохир зүйлийг багаж гисэн цэвэрлэж өгдөг юм аа. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5